За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өөрийнхөө циркийн нэг өдрийн амьдралыг та бүхэндээ танилцуулахаар ийм бичлэг бэлтлээ. За би Герман улсын Stuttgart гэдэг хотод ирээд байна. За энд бол манай Weihnacht Circus буюу Германы шинэ жилийн тоглолт эхэлсэн. Манай цирк 31 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За ийм цирк байна. Энэ шинээр ийм шавьдоо энэ жил авсан гэсэн. За манайх 3000 орчим хүний суудалтай. За Stuttgart хотод Монголд 128,000 хүн ирж үзсэн гэсэн. Ер нь энэ удаад бол 12 сарын 4-өөс 1 сарын 6-ны хооронд 30 өдөр 60 тоглолт хийн. За энэ тайзны ард харагдаж байна. За энд Stuttgart хотын сонин дээр миний зураг гарсан байна. Энэ жүжигчдийн хувцсны өрөө байна. За өнөөдөр өглөө 12 сарын 3-ны өдөр бэлтгэлээ хийхээр өглөө эрт ирсэн. За надад Украин улсын 2 жүжигчин тусалж байгаа миний модон дээр. За өнөөдөр өглөө 9 цагт Stuttgart хотын гал командаас одоо миний галын аюулгүй байдлыг шалгахаар хүмүүс ирж үзэж байгаа. За энд бол Stuttgart хотоос одоо галын маш өндөр шаардлага тавьж байгаа учраас одоо энэ жишээ нь миний барьж байгаа энэ бамбар бол тусгай зориултын бамбар. Энэ хүн атгаж байгаа тохиолдолд гал насч яддаг хэрвээ хүн ямар нэгэн байдлаар бамбараа унгаагаад газар унлаа гэхэд гал нь өөрөө их үгдэж ороод унтардаг ийм театрын зориулалттай аюулгүй байдлыг хангасан бамбар байна. За энэ манай тусалж байгаа Польш улсын жүжигчид байна. За тэр урд явж байгаа 3 галын мэрэгчлэтнүүд бол энэ хотоос ирж одоо миний галын ямар шингэн ашиглах уу, яаж унтраах уу, тайзны ард 4 ширхэг гал унтраагч байна, тайзны урд 2 байна, тоглолт бүр дээр 2 гал командын ажилтан ирж тоглолтын дараа гал бүтэн унтарсан хэсгийг шалгах байдлаар энэ үзлэг явуулсан. За ингээд амжилттай галын зөвшөөрлөө авсан. За одоо энд бол тайзан дээр тоглолтын одоо бэлтгэл явагдаж байна. За энд бол марины 8 үзүүлбэр хийж байна. За манай энэ тоглолтод нийт 120 жүжигчин ирж тоглож байгаа дэлхийн цогцолтын бүрээс. Манай энэ удаагийн тоглолт маш чанартай, чансаатай болж байгаа. Ер нь бол Герман, Европт бол шинэ жилийн үеэр бол маш олон циркүүд тоглогддог. За зөвхөн Герман гэхэд 300-аад цирк үйл ажиллагаа явуулдаг яг энэ шинэ жилийн үеэр. За маш олон циркийн жүжигчид ирж тоглодог. 200-300-аад Монгол циркчид ирж энэ үеэр тоглодог гэж би сонсч байсан. За ер нь бол цирк бол нэг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй байдаг байхад бол манай цирк 120 гэдэг бол маш их жүжигчинтэй. Тэгээд мэдээж тоглолтын чанар чансаатай ಈ хувьд бол айгүй чанартай мундаг гоё тоглолт болж байгаа. Одоо Монте Карло циркийн тэмцээний алтан медальтай 3 номер байна, хүрэл медальтай 3 номер байна. За энд бол хятадын алдартай акробатик балет гэдэг энэ маш гоё өгөөмөц номер явагдаж байна. Өшөө дээрээс нь Flight of Fusion гэдэг Германы 2 байгаа, Cherbak Popov гэдэг hand to hand-ийн 2 алдартай жүжигчид байна. За ингээд бүх жүжигчид бэлтгэлээ хийж байна. Өнөөдөр 12 сарын 3-нд ерөнхий програм явагдаж байгаа. Өнөөдрийн тоглолт бол үзэгчтэй тоглоно. Гэхдээ билет зараагүй Stuttgart хотоос хотын одоо үйлчилгээний ажилчид болон одоо хандивар билет тараасан. За ингээд өдөр 3 руу явж амарчаад буцаад 7 цагийн тоглолтноос өмнө 2 цагийн өмнө ирэх ёстой. За жүжигчид ирээд ингээд энэ тайзны арын монитор дээр бүгд тайзан дээр юу болж байгаа талаар хянаа харж яадаг. За манай цирк бол маш олон амттай болж байгаа. За Stuttgart дээр маш олон амттай болж байгаа. За ингээд маш амжилттай болоод өнөөдөр 12 сарын 4-нд тоглолт маань 12 сарын 4-өөс 1 сарын 6-ны хооронд 30 өдөр очиараа байна. За тэгээд тоглолтын дараа манай циркээс жүжигчтэй зориулаад жоохон хүлээ авалт хийсэн.
За миний бичлэгийг хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа.